Гесийн хуулийг бид нэр 11 дугаар ангидаа үзсэн. Эхний ба эцсийн төлөв адил бол их хөцөөс бүтээгдэхүүн бодис үүсгүүр бол хідэн замаар явахаас хамаарахгүй химийн орлогын нийтийн талбай өөрчлөлт нийтлэнэ гэсэн нэр хадгалах хууль дүнссэн. Хуулиудаг. За энэ бүгдсэн А цикл нь химийн орлогын цикл байна гэж авч үзвэл их бодисоос бүтээгдэхүүн бодис үүсэх нэгдүгээр зам байна. Мөн их бодисоос бүтээгдэхүүн бодис үүсгэх хоёр шаттай хоёрдугаар зам байна. За тэгэхээр энэ Гесийн хуулиасаар энэ Гесийн хуулийн томьёолол ёсоор бол шууд явж байгаа зам тойроо олон шат дамжиж явж байгаа замыг энэ талбын нийлбэрүүд хоорондоо тэнцүү байна гэсэн томьёолол гарч ирж байгаа математик илэрхийлэл нэгдэл үүсэх хоёр арга зам байсан гэж бодъё бүгдээ. За жишээлбэл элементүүдээс ионууд үзээд ионуудаас ионы тас дорн дор үүсэх нэг арга байсан гэж бодъё зам. Шууд элементүүдээс ионы тас дорн дор үүсэх бас нэг шууд зам байсан гэж бодъё. За тэгвэл энэ бүтээсэн циклийн хувьд одоо бүгдээрээ энэ циклийн эхлэл нь аль нь юм бэ гэдгийг тодорхойлох. Бид нэр одоо элементүүд ионууд ионы тас дорн дор гэсэн 3 бүлэг бодисуудаас аль бодисуудаас нь илүү олон одоо урал явагдаж байна, олон урал цаашаа үргэлжилж явж байна гэдгийг сумаар гэж болно. Жишээ нь элементүүдээс ионууд үүссэн байна, нэг урал явагдсан гэсэн үг. Элементүүдээс ионы тас дорн дор үүссэн. Энэ бас дахиад нэг урал явж байна. Тэгэхээр энэ элементүүдээс илүү олон уралууд цаашаа салгааж явж байгаа учраас энэ элементүүд бол энэ циклийн эхний төлөв гэсэн үг. Хамгийн сүүлд одоо аль уралууд тэр бодис дээр их төгссөн байна. Тэр бодис маань одоо энэ циклийн эцсийн төлөв гэсэн. За ингээ харсан чинь ионы тас дорн тор дээр элементүүдээс ионы тас дорн тор үүсгээд энэ урал тогссон байна. Мөн элементүүдээс ионууд үүсгээд ионуудаас ионы тас дорн тор үүсгэж байгаа энэ урал бас тогссон байна. Тэгэхээр энэ ионы тас дорн тор бол энэ циклийн эцсийн төлөв гэсэн. Проблемац дорн хатуу төлөвтэй айлын. За жишээлбэл натрийн хатуу төлөвтэй тас дорн тор натрийн төлөвтэй хатуугаас шууд энэ төлөв үүсгэж байгаа учраас нэг проблемац гэж хэлнэ. Тэрийг тэгшлэлээр илэрхийлэхдээ натрийн хатуугаас натрийн хий үүслээ гэж илэрхийлнэ. За дараа ньхийн төлөвтэй одоо молекул байдлаас тогтсон элемент байх юм бол тэр нь химийн холбооны тасралт буюу дистанс тоо. Тэгэхээр химийн холбооны тасралт нэг мол химийн холбоо тасрахад үүсэх юм талбын өөрчлөлтийг химийн холбооны дистанцийн талбай гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр эндээс холоор 2 гэсэн молекулын химийн холбоо тасарлаа, 1 мол холбоо тасарлаа, 2 мол холоорын атом үүслээ гэж ингэж загварчилж бичнэ гэсэн үг. За дараа нь атомчлагдах. Атомчлагдах дээр жишээлбэл холоорын атомчлагдах байж болно. Яагаад тэгэхээр натрий бол аль нэст одоо шууд хатуу төлөвөөсөө хийн төлөвтэй атомууд үүссэн учраас натрийг атомчлагдсан гэж үзнэ. За тэгэхээр холоорын хувьд яаж байна вэ гэхээр 1 мол хийн төлөвтэй атом үүсгэх энэ талбыг атомчлагдахын энэ талбыг гэж хэлнэ гэхээр энэ бичиглэлийн дистанцтай төстэй мөчлөөсөө мойлын одоо бичиглэл нь хэдэн мойл бодис үүсэж байгаа, хэдэн мойл уралд орж байгаа гэдгээр ялгаатай. Дистанцийн талбын дээр болохоор 1 мойл холоорын молекул уралд орж байгаа бол атомчлагдахын талбайгаас 1 мойл холоорын атом үүсэж байгаагаар энэ ялгаатай. За энэ энергийн хувьд аваад үзэх юм бол жишээлбэл холоорын дистанцийн талбыг X гэж үзэх юм бол холоорын атомчлагдахын талбай тэрний яг констант тэнцвэр. Иончлагдах гэж юу гэсэн юм бэ гэхээр хийн төлөвтэй 1 мол атомоос 1 мол электроныг салгахад 1 мол нэг нэмэгдсэн нэгтэй ион үсчүүл нэгдүгээр иончлалын талбыг гэж хэлнэ. Төрөлслийн хувьд болохоор яах вэ гэхээр 1 мол хийн төлөвтэй атомд электроныг нэгдүүлэхэд ион түрх зэнэгтэй ион үүснэ. Энийг электрон төрөл гэж хэлнэ. Энэ бүх процессын дараа сублимац, дистал, атомчлагдах, иончлагдах, электрон төрөлсөх гэсэн энэ процессуудын дараа хий төлөвтэй нэмэгдсэнэгтэй ион, хий төлөвтэй хасах зэнэгтэй ион үүсэж байна. За тэгэхээр энэ үүссэн ионуудаас шууд хатуу төлөвтэй тас үүсчихвэл энийг тас дорн торын энэ талбыг гэж хэлнэ. За тэгээд Борн-Гоббин цикл бол энэ тас дорн торын энэ талбыг тооцоолж, онлын утгыг ингэж тооцоож гаргаж ирдгээрээ ач холбогдолтой. За үүсгийн талбыг бид 1 мол нийлбэл бодис үүсэх урлагийн тусааны тодорхойлолт гаргаад ирж болдог шалтгаан тийм ээ. За тэгэхээр энэ туршилтаар тодорхойлох боломжгүй энэ талбын утгыг тооцоолж гаргаж ирдгээр Гесийн хуулийн хэрэглээ бол маш гайхалтай.
За бүгд одоо энд юу авч үзэж байна вэ гэхээр хөнгөн цагааны оксидын борон габрын циклээс хүчилтөрөгчийн 2 дугаар электрон төрөлслийн талбыг олох бодлогыг авч үзэж байна. За тэгэхээр бид нар энд одоо хөнгөн цагааны оксидын борон габрын циклийг байгуулна гэсэн. Хөнгөн цагааны оксидын үүсэх уруулыг хамгийн эхлээд циклийн эхлэлд хамгийн ихэнд давна. За энд 1 мол хөнгөн цагааны оксид үүсэж байгаа учраас 1 молоор үржүүлсэн гэж давхар одоо бүгдээрээ нэгжийнхээ бодох хэрэгтэй. Энд уралд орж байгаа хатуу төрөлтэй хөнгөн цагааны атомчлагдгын энтальпиг одоо бүгдээрээ атомчлагдах процессыг бичгийн тулд хөнгөн цагаан хатуу төрөлтэй үүсэх урал дээр бичигдсэн байгаа учраас эндээс шууд сум заагаад үүсэх бүтээгдэхүүн нь хөнгөн цагааны хий төлөвтэй 2 мол атом байна гэж шууд ингэ бичиж. Тэгэхээр энэ ихний заасан цэнхэр сум бол нэг процессыг илэрхийлнэ. Энд бол ямар процессыг бид нэр бичсэн бэ гэхээр хөнгөн цагаан хатуу төлөвтэй гэс хөнгөн цагаан хий төлөвтэй хөнгөн цагааны атомчлагдах процессыг бичсэн гэсэн. За харин энд хүчилтөрөгчийг яагаад дахиад дээр нэмээд бичиж байгаа юм. Тэгэхээр энд ихэнх хүчилтөрөгч нөгөө хөнгөн цагааны оксид үүсгэхэд байж исэн учраас тэр хүчилтөрөгч маань ямар нэгэн хууралд ороогүй учраас түүнийг дагалдуулаад яг хэвээр нь биччих юм. Энэ сумны хувьд бол зөвхөн хөнгөн цагааны хувирлыг бичиж байгаа учраас хөнгөн цагааны хувиргаж бичээд болоо. Хөнгөн цагаан яаж үүссэн бэ гэхээр хатуу төлөвөөс хийн төлөвч хийсэн. За энэ бол хөнгөн цагааны атомчлагдах процесс. Атомчлагдах процесст 2 мол хөнгөн цагааны атом ороод 2 мол хөнгөн цагааны хий төлөвтэй атом үүсэж байгаа учраас энэ талбыг нь 2 молоор үржүүлж өгнө. За энэ процессээс цааш нь үргэлжлүүлээд одоо цааш нь дахиад хүчилтөрөгчийн атомчлагдах процессыг бичье. За одоо бүгдээрээ болохоор хөнгөн цагааны иончлалын шатраас 3 процессыг бичнэ. За иончлалын процессын хамгийн эцсийн дүнд хөнгөн цагаан 3 нэмэх явуулсан. За үүний дараа хүчилтөрөгчийн электрон төрөлслийг бичнэ. Хүчилтөрөгчийн электрон төрөлсөлд хүчилтөрөгчийн хий төлөвтэй атом оролцоод хүчилтөрөгчийн хий төлөвтэй ион үүснэ. Бас нэгтэй. За тэгэхээр эндээс бүгдээрээ мөн ялгаа авахгүй шат дараалж явна. За 1-р иончлал бишээ 1-р электрон төрөлсөл дараа нь 2-р электрон төрөлсөлийг төлөвлөж хувирлыг үзүүлсэн байна. За тус бүр 3 мол хүчилтөрөгч уралд орсон учраас энэ талбыг нь 3-аар үзүүлж өгнө. Хөнгөн цагааны хийн төлөвтэй ион хүчилтөрөгчийн хийн төлөвтэй ионууд үүсээд ингээд таст үүсгэд бэлэн болсон учраас энэ хоёр ионоос маань хөнгөн цагааны оксидын таст үүснэ. За энэ циклийн эхлэл нь бол хөнгөн цагаан хүчилтөрөгч гэсэн элементүүд байна. Яагаад гэвэл эндээс хөнгөн цагааны таст үүссэн байна. Бас дээшээ хөнгөн цагаан хүчилтөрөгчийн ион үүсгэх бүхий процессын одоо эхлэл явагдсан байна. Тийм учраас хамгийн олон процесс эхэлж байгаа учраас элементүүд энэ циклийн эхлэл ахна. Хамгийн олон процесс төгсөж байгаа учраас энэ хөнгөн цагааны оксид бол энэ циклийн төгсгөл байна гэж авч үзэж байна. За тэгвэл шулуун зам маань ерөөсөө үүсний дулаан байна. Шулуун замын талбай. Тойруу замуудын маань энэ талбай бол атомчлагдах, иончлогдох, электрон төрөлсөлд тас дүүсгийн энэ талбай нийлбэрүүд байна. За тэгээд энэ математик илэрхийлэлээ гаргаж ирснийхаа дараа эндээс бидний олох гэж байгаа 2 дугаар электрон төрөлслийн энэ талбай юутай тэнцвэр юм бэ гэдэг хувиргалыг хийн. За эндээс 2 дугаар энэ электрон төрөлс хүчилтөрөгчийг бол үүсгийн дулаанаас бусад бүх энэ талбыг хаснантай тэнцүү. За тэгээ ингээ бодоод гаргаад ирэхлээр хүчилтөрөгчийн 2 дугаар электрон төрөлсөл 845 кJ байх нь байл гэж гарч ирж байна. За дараагийн бодлого руугаа оръё. Калиен оксидын борон габрын циклийг дутуу байгуулад орхисон хичээлээ дутуу хийсэн байна. За эндээс болохоор ад нь 3 4 6 дугаар процессын 3 4 6 дугаар процессын химийн бичиглэлийг гүйцээ, тэгштэглийг гүйцээ. За дараа нь бэд нь болохоор гэсийн хуулийн циклийн илэрхийллийг бичнэ. Математик илэрхийллийг дараа нь эндээс калиен оксидын үүсгийн дулааныг олоорой гэж. Хүчилтөрөгч хий төлөвтэй элемент маань энд бичигдсэн байгаа учраас энээс шууд үргэлжлүүлээд үүсэх хүчилтөрөгчөөл энд бичнэ гэсэн үг. За О хий байдалтай. За энд одоо хууралд ороогүй юу явж байгаа вэ гэхээр дагалдгаар 2 калий хий гэд атомчлагдсан калий мандагаа явж байгаа шүү дээ. За тэгэхээр энэ бол хүчилтөрөгчийн атомчлагдах юм байна. За одоо би калий хий байдалтай атомоос калий нэг нэмэх цэмэгтэй хий төлөвтэй калий ион үүснэ. Бас нэг электрон үүснэ гэдэг ингээд иончлалын тэгштэглийг бичнэ. Харин энэ процесст хүчилтөрөгч дагалдаад явж байгаа гэдгээр нь ингээд хэвээр бичээд орхих гэсэн. За 5 дугаар бодисоос 6 дугаар бодисыг холбосон сум чи юу хэлж байгаа юм бэ гэхээр хүчилтөрөгчийн 2 дугаар электрон төрөлс юм байна. Тэгэхээр би энийг бас гүйцээж бичнэ гэсэн үг.
За тэгэхээр хүчилдэгч 1-р электрон төрөлслийн дараа нэг хасах цэмэгтэй хүчилдэгчийн ион үүсгэн байгаа учраас 2-р электрон төрөлслийн дараа хий төлөвтөө 2 хасах цэмэгтэй хүчилдэгчийн ион үүснэ гэж үзнэ. За тэгээд энд мөн ялгаахгүй түрүүчийн нөгөө калиен иончлоос үүссэн электроныг хэрэглэн энд 2 мол калий онцлогдож байгаа учраас 2 мол электрон үүссэн шүү. Багш нь тэрийг бас харсан байх шүү. За тэгээ энд 1 мол электрон илүү ирээд саяын электрон төрөлсөлд 1 мол электрон засвалсан гэсэн. За тэгээ эндээс хүчилдэгчийн ион үүссэн бас калигийн ион маань үүсээд өмнө нь бэлэн болсон байгаа учраас энэ хоёр ионоос тас оксидын маань тас үүсэх юм байна. Даалгавраас хийчлээ тийм ээ 3-4 дугаар процессыг нөхөд биччихлээ. За эндээс калий оксидын үүсгийн дулаан эхлэлээс төгсгөл хүртэлх шугам замын энэ талбай байна. За тэгээд харин эхлэлээс төгсгөл хүртэлх тойроо замын энэ талбай нь болохоор бусад бүх процессын энэ талбай нь илэр байна гэд илэрхийлэлээ бичсний дараа калий оксидын үүсгийн дулааныг олохлоор энд 361 кJ гэж гарч ирж байна. За дараа нь магний фторидын Борн-Габрийн циклээс фторийн 2-р электрон төрөлслийн талбайг олороо гэдэг ингээд цикл нь бүрэн өгөгдсөн байна. За тэгвэл эндээс бид нэр одоо эхлэл төгсгөлөө олчих юм бол элементүүд маань циклийн эхлэл төгсгөл маань магний огийн тастай. Тэгэхээр эндээс бүгдээрээ ингээд үүсгийн дулаан бол бусад бүх процессын талбайн нийлбэртэй тэнцвүүгээ илэрхийлээ бичээд электрон төрөлслийн талбайн юутай тэнцвүү юм бэ гэсэн 2-р илэрхийлэл гаргаж ирнэ. За эндээс 2-р электрон төрөлслийн талбайгаа X гэж үзэх юм бол энд 2 X нь бол 657 гээд X-ийн тэнцүү 328.5